За сайн байцгаана уу. Манай Шорон ах бодтой өхөр охин материал ордныхны маань 10 дугаар сарын 13-наас 10 дугаар сарын 19-ний хоорондох одоо 7 хоногийн ерөнхий төлөв гэсэн онцлог эхэлж байна. За эх 7 хоногт манай Шорон ах бодтой улсуудад одоо гэр бүлийн асуудал, ялангуяа өр хүүхдүүдийн асуудал одоо маш одоо тавигдаж тийм ээ, өр хүүхдүүдийн асуудлыг шийдэх ийм одоо асуудал үүсэх магадлалтай харагдаж байна. За энэ дээр одоо ялангуяа одоо эцэг нь байхгүй юм уу, эсвэл их нь байхгүй юм уу, эсвэл одоо ямар нэг байдлаар асуудлыг дуусгасан тийм ээ. Тэгээд одоо үүрэг хариуцлага гэдэг үг одоо гарч ийн л та. Тэгэхээр зэрэг одоо энэ дээр би одоо single mother юм уу, single father те одоо үр хүүхдүүдийн хариуцлагыг хүлээсэн, тэдний асуудлыг шийдвэрлсэн ийм байдал харагдаж байна л да. За энэ дээр одоо бас ямар нэг юм мэдээ авснаар тийм ээ. За энэ мэдээ бол одоо нэг шокинг, энэ дээр одоо сайн мэдээ гэж харагдахгүй байна тийм ээ. Ямар нэг байдлаар одоо хүүхдүүдийн асуудал энэ мэдээ авснаар та одоо тэдний асуудлыг шийдвэрлэх одоо энэ дээр ялангуяа одоо би нүүсэн суусан юм харагдаж байна. Тэгэхээр орон гэрний асуудал тавигдсан байх магадлалтай тийм ээ. Нэг гэртээ орсон юм уу, эсвэл хүүхдүүдэд тусад нь гаргасан юм уу, эсвэл хүүхдүүдийн асуудлыг хоорондоо одоо ямар нэг асуудал үүссэн тэрнийг шийдвэрлэх гэх мэтчлэн. За ийм асуудлууд байна гэж би харж байна. За үүний хажуугаар одоо манай Шорон ах бодтой улсууд бол одоо ямар нэг одоо chain of event гэсэн байж байгаа. Тэгэхээр зэрэг нэг уулзалт юм уу, нэг ивентээс үүдсэн одоо ингээд гинжин хэлхээ шиг харагдаж байна л да. Тэгэхээр зэрэг нэг хүмүүстэй уулзсан уулзалт одоо энэ 7 хоногт гарч ирж одоо ахиад тэрнээс үүссэн, тэрнээс нь улбаалсан ч юм уу тий. За нэг ийм гинжин хэлхээ шиг ийм уулзалт ярианы одоо асуудал гэдэг юм уу, ийм яриа харагдаж байна л да. За энэ яриа бол одоо таны карьер гэдэг юм уу, эсвэл ажил төрөлд нөлөөлсөн байдал харагдаж байна. Энэ одоо уулзсан танилцсан хүмүүс юм уу, энэ одоо ивент тийм ээ, энэ үйл ажиллагаа, энэ үйл явдлын одоо үр дүнд одоо танд одоо шинэ ажлын санал гарч ирэх юм уу, эсвэл одоо хамтран ажиллах санал юм уу, эсвэл ямар нэг байдлаар танд ийм шинэ боломж одоо шинэ юмыг нээсэн ийм харагдаж байна л да. За энэ дээр одоо бас түрүүний миний одоо хэлснийг бас анхаараарай тийм ээ. Мөн одоо ийм ивентээс үүдэж одоо ийм гэр бүлийн асуудал босч ирсэн ч юм уу тийм ээ. За эндээс болж одоо та энэ асуудлуудыг шийдвэрлэх шаардлага гарсан юм шиг. За мөн энэ дээр одоо ямар нэг байдлаар одоо энэ ивенттэй холбоотойгоор тийм ээ, ийм үйл явдалтай холбоотойгоор таны одоо нэр хүнд өссөн, ямар нэг байдлаар одоо тушаал дэвшсэн, эсвэл одоо high honor and respect тийм ээ, одоо хүндлэгдсэн, эсвэл одоо олонний танил болсон, эсвэл ямар нэг одоо шагнал урамшуулал хүртсэн, эсвэл таныг одоо таны ажил хөдөлмөрийг одоо өндрөөр үнэлсэн ч гэдэг юм уу, ийм үйл явдлууд бас харагдаж байна. За мөн одоо та бүхэнд одоо 4-р сарын их чухал шүү, энд април гарсан ба тий. Тэгэхээр одоо эх жилийн ч юм уу өнгөрсөн 4-р сарын үйл явдлаас улбалсан ч юм уу тийм ээ. За энэ их чухал байхаар харагдаж байна. За мөн одоо таныг pay attention to your health гэсэн байж байгаа. Тэгэхээр зэрэг ямар нэг байдлаар эрүүл мэндийн байдалд анхааралтай хандаарай тийм ээ. Эрүүл мэндийн байдал одоо их чухлаар тавигдах нь байна шүү. Үзүүлж харуулж одоо бас анхаарал тавиарай гэсэн байна. За миний түрүүний хэлсэнчлэн энэ гэр бүлийн асуудлаас үүдснээр энэ гэр бүлийн асуудал өөрчлөгдснөөр та одоо гэр бүлдээ одоо эсвэл одоо ажил дээр юм уу тийм ээ, ямар нэгэн өөр позишнд очих, ямар нэгэн өөр үүрэг гүйцэтгэх гэхээр харагдаж байна шүү тий. Одоо эсвэл одоо энэ дээр үүрэг толгоос эмхтэй болд юм, эсвэл энэ дээр дараах зэрэг болд юм уу. За ямар ч байсан ийм байдал үүссэн харагдаж байна. За энэ үйл явдлуудад бас таны амьдралд ямар нэг байдлаар одоо өөрчлөлтүүд авчрах нэ гэж байна тий. За энэ дээр одоо таныг believe in impossible гэсэн байж байна тий. Тэгэхээр зэрэг
би энэ одоо үйл ажиллагаануудаас энэ chain of event одоо зарим нэгэнд нь би түрүүн хэлсэн сайхан боломж одоо сайхан гинтийн ийм сайхан үйл явдлуудыг авчрах юм магадлалтай байна. За хайр сэтгэлийн хувьд одоо манай Шорон Махбаттай улсууд бол одоо таны одоо ямар нэг одоо аашаар шин байд юм уу, эсвэл одоо ямар нэг токсик зан юм уу, эсвэл одоо юу гэдгийг одоо арх дарсны хэрэглээ, их ажиллах тийм ээ, эсвэл одоо хит шүүмжлэх юм уу, эсвэл одоо ямар нэг байдлаар ийм одоо таны иймэрхүү зангууд бол одоо таны хайр сэтгэлийн асуудалд одоо нөлөөлдөг юм байна шүү тийм ээ. Энэ дээр одоо анхаараарай гэсэн юм гарсан байна. За тэгээ энэ дээр одоо миний энд харснаар одоо бас одоо уучлж өршөөх явдал их чухал байна тийм ээ. Уучлж өршөөгөөд явуулаа гэсэн юм гарч байгаа юм. Тэгээ оптимистик бай. Тэгэхээр зэрэг би энэ дээр одоо өнгөрсөн ямиг л яриад ийн гэж ойлгож байна тийм ээ. За одоо ерөнхийдөө одоо нээлттэй байл гэсэн үг. Тэгэхээр зэрэг нэг хүн нь явсан бол одоо дараа нь одоо өөрийгөө одоо сайхан эдгэрүүлсэн бол одоо бас хайр сэтгэлийн асуудал дараагийн одоо зүйлс ирэхэд бэлэн болсон байх ч юм уу тийм ээ. Тийм учраас одоо та бас сайхан нээлттэй байгаараа хүлээж аваарай гэсэн за ийм мессежнууд байж байна. За энэ дээр одоо аль хэдийн нэг хүн одоо тань дээр одоо хараа тавьт одоо юу гэдгийг таныг одоо онилтсан байна гэдэг юм уу, одоо харж явж байна ч гэдэг юм уу тийм ээ. За тийм учраас өөрөө жоохон нээлттэй оптимистик байгаарай гэсэн байна. За ингээд та бүхэнд одоо эх 7 хоногийнх нь ажил үйлсэнд амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.